байдал муу юм чи. Хоёулаа ямар гарц гаргалгаа хувилбар байж болох талаар ярилцъя. Хэрвээ хувилбар байгаа юм бол бүх юм тийм муу биш юм байна. Би бүр нэмж дуудчихсан. Тэр миний үлдсэн ганц бөөрийг авчих бол бүх зүйл нь утга учиртай болчих байх та. Уучлаарай, таны хувьд хүлээх нь их эрсдэлтэй. Та надад хэлсэн. Танаас ч өмнө надад эмчнэр хэлж байсан. Байцаараа би таныг абортонд ор гэж хэлээгүй. Харин 31-7 хоногтой хийсвэр хагалгаа зөвшөөрчихөө л гэж байгаа. Үгүй. Би хүлээн. 4-7 хоног дэс чадна гэж төвлөр эмч надад хэлж байсан шүү дээ. Би тэгж бодохгүй юм л да. Та бөөрийн дутагдaltaй. Ийм бөөртэй хүн удаан хүлээх нь маш аюултай гэдгийг та ойлгож байна уу? Би хүүхдэл эрүүл саруул төрүүлмээр байна. Хэрүүл хүүхдээс илүү чухал юм гэж байхгүй бицтэй юм чи. Таны амнаас Би анх жирэмслэхтэл юу болж болохыг мэдчихсэн. Цар ганц бөөртэй. Тэр нь архаг өрөвсөлтэй. Гэхдээ биш ийцсэн юм чи. Би хүүхдээ гүйцэтгэх юм байна. та жирэмсэн болонготаа төгөлдөр эмчийн хяналтанд орсон уу? Тийм ээ. Би хамгийн сайн гэсэн эмчийг нь олж сонгосон. Тэр надад их тус болсон. Бүгдийг болж бүтнэ гэж надад хэлсэн. Би ч итгэсэн. Төгөлдөр эмч намайг тань руу явуулахдаа хэрвээ хувилбар гарч ирвэл намайг өөрөө шийдэх хэрэгтэй гэсэн. Харин тэр хувилбарууд нь заачлаа би одоох. Заачлаа. Эмчнээс сайн асуул та. Сувилхоо гэдэг чинь тийм амарх юм биш. Анаамч. Уучлаарай тантай дүр уулзч болох уу? За, та нар явж. Яралтай асуудлаар. Ахаад л нөгөө кисүрэхээ тухайд. Харин тийм ээ. Энэ талаар өчтөн туулын би маш хүнд байна. Миний бодлоор яралтай хаалганд оруулах нь зөв гэж бодож байна. Төгөлдөр профессор тэгээд юу гэх юм? Харин ерөөсөө утас нь холбогдохгүй юм. Үгүй. Бүх юм маш муу. Тэгээд яралтай байсан бол чи ингээд намайг эргүүлдэг биш. Харин хаалгааны өрөөнд байх байсан юм шүү. Байна уу? За.
Дараагийн хурал дээр энийг дахиад батлах хэрэгтэй. Сайн өргөд бол уншлаа шүү дээ. Тийм үст. Гараад ирэх шүү. Яг тоо унтсан. Тэгээд яг нэг тоо баримт байна шүү дээ. Баримт сал тоо байл. Тийс бичсэн. Чиний нэг очиж байгаа гэж хэлсэн шүү дээ. Үзэмээ. Тэгээд саналаа авч ирсэн. Хэрэгтэй юм бас байна. Бүгд болж шүү дээ. Төгөлдөр юм чи. За байж таа шүү дээ. За байж таа. За бичээрэй. Хэрвээ энэ танд хамаатай юм бол таны хяналтанд байсан өвчтөн туул хагалгааны үеэр нас орсон 14 цаг 28 минутанд амьсгалаар ажиллана. Үхлийн шалтгаан. Бөөрн тиссэнгүү. 46 настай нэг бөөртэй эмэгтэйг 47 хоног хүүхдээ тэгээд өөрөө төрж чадна гэж хяналтын эмчинд ирэнд хэлсэн байх юм. Би өвчтнийг найдвартай гарт үлдээсэн. Тэр найдвартай хүнд маань асрагч хэрэггүй гэж бодсон юм шүү. Баярлалаа төгөлдөр юм чи. Өгөөд хэрэггүй шүү чи. Заримдаа хүнд маш хариуцлагатай хүндхэн шийдвэр гаргах үе байдаг. Тэр цаг хугацаа чи ирсэн үуч. Чи одоо оюутан биш. Өөрөө бие дааж шийдвэр гаргаж сур. Төгөлдрөө. Өөрөө шийд. Манай оюутнуудын нэг. За явцгаах. Үчээ. Болж өнгөрсөн явдал чиний буруу гэж юу байх вэ? Өвчтний хагалгааны ширээний ард алдна гэдэг эмч хүний хувьд хэцүү л байдаг. Чи нөхсөн өргөдлийнхээ талаар эргэж нэг бодож үзэхгүй юм уу? Та намайг тайвшруулж ятгах гэт хэрэггүй. Гарын үсгэл зурчих. Би бодлоо өөрчлөхгүй. Баярлалаа. Баяртай. Нэрэ 2-7 хоногийн өмнө миний нэг хуучны танил ярьлаа. Тэдний эмнэлэгт эрсдэлтэй төрөх тасагтан тасгийн эрхлэгчийг ирээдүйдээ залуух юм хэрэгтэй байгаа гинэ. Одоо аль хэдийн хүнээ олчихсан байл үү дээ. Хэрэг олчихсон бол би юу гэж энэ тухай чамд ярих вэ?
Чи юу хийгээд байгаа юм? Би юм хүмүүс машиндаа чигчин чи харахгүй байгаа юм уу? Яас энийг авах юм уу? Юу болсон? Яас? Эмнэлэг, цолны ажил гээд бүгдийг хаяа. Дээрээс нь уцаа авахгүй. Чи хаашаа зутаах гэдэг? Хүний амь эндсэн. Энэ хангалттай биш гэж юу? За тайвшрал та. Заримдаа амьдралд тэр тусмаа эмчийн амьдралд юм бүхэн санснаар болдгүй. Өвчтөн зөрүүдлийг чи хугацаа алдсан. Би ч бас хяналтаа дутуу хийсэн. Гэхдээ одоо өвчтний хүүхэд эрүүлийг эсэм мэнд боочж байгаа. Тийм болохоор хоёулаа алтаандаа дүгнэлт хийгээд цаашаа явцгаая л да. Тийм ээ. Би цаашаа явж байна. Чи машин холдуулж. Чи эрүүл юу нотлох гээд байгаа юм бэ? Би чамд юу ч нотлох гээгүй. Тэгвэл өөртөө юу нотлох гээд байгаа? Чи надгүйгээр юу хийж байгаа? Эмчийн хувьд ч хүний хувьд ч тэр Өнөр нь та их ухаантай хүү юм аа. Бас гэрхай. Ангаах ухааны зүтгэлтэн. Та бол хамгийн шилдэг эмч. тийм ээ. Би үргэлж тийм байсан. Тийм ч болохоор би чамд таалагддаг. Чи надтай ийм үнэтэй 10 жил хамт амьдраа үстэй. Төвлөрөө. Хамт амьдрна гэдэг эхнэр нь гэртээ хоол хийж нөхөр нь хөшгөө өлгөхийг хэлдэг. Жирийн аз жаргалтай эмэгтэй амьдралаар амьдрах гэсэн юм үстэй. Тийм үү? Мэдэхгүй. Жирийн эмэгтэй амьдрал ямар байдгийг би мэдэхгүй. Гэхдээ би яг одоо юу хүсэхгүй байгаагаа л маш сайн мэдэж байна. За сонирн байна. Юу хүсэхгүй гэж? Надад байхгүй их хүнийг би байгаа гэж дандаа бодмооргүй. Яагаад байхгүй гэж үгүй юм? Би чиний эрх хүн гэж юм. Тийм ээ. Би юу ч мэдгүй жаахан бахасаа чамд дурлсан. Тэгээд өөрийгөө ятгаж 7 хоногт нэг удаа ч гэсэн хамт байна гэдэг хамтын амьдрал юм байна. Тийм ээ болно. Гэхдээ би хизээч чамаа хөмжлөхийг хүсээгүй. Чиний цаад амьдрал эхнэр хүүхдийг чи харсан ч хараагүй юм шиг. Нүдэ аниж явсаар ирсэн. Тэгсэн нэг л мэтгэд миний бүх зүйл бүрэн чамаас хамааралтай болчихж. Миний ажлын байр, амьдрах орчин, тэрч битгий хэл энэ эд хогшлуудыг нэг ширхэг аягыг хүртэл чи өөрийнхөө сонгож өгдөг байсан. Чи надад сонголт үлдээгээгүй. Тийм болохоор би өнөөдөр чамаас хамааралтай өрөвдөлтэй амьтан болчихж. Тэр хүүхний амийг аврахаар чам руу 100 удаа уцтаж байхдаа ганцхан чамайг хүлээж байхдаа би энэ бүхнийг маш сайн ойлголоо. Тийм. Би чамд баярлалаа гэж хэлэх гэсэн. Миний хэдэн настайг сануулсанд. Бас би яг одоо юу хүсэж байгаагаа мэдхээр явлаа. Намайг битгий хайгаарай. Хоёулаа дахиж хизээч болцгоо. Баяртай. Машин холдуулж.
чи ингээд намайг ирвэрт юм шиг. Хаалганы өрөөнд зогсож явах байсан юм шүү. Баярлалаа төгөлдөр хэмжээ. Өгөөд хэрэггүй шүү чи. Заримдаа хүнд маш хариуцлагатай хүндхэн шийдвэр гаргах үе байдаг. Чи одоо оюутан биш. Би даж шийдвэр гаргаж сур. Би чамд баярлалаа гэж хэлэх гэсэн. Миний хэдэн настайг сануулсан. Бас би яг одоо юу хүсэж байгаагаа мэдхээр явлаа. Намайг битгий хайгаарай. Хоёулаа дахиж хизээч уулзахгүй. Байна. Боссон. За. Атах. За эзэнс хэлж утсан бэ. Өчигдөр амшиг өчигдөр юм байна. За тариалаа шүү за. Арина, халуун өгчөөс. За. За энэгээр юу болж байна? Сайн байцгаана уу? Усны гараа 40 цаг үлдсэн байна. Юу? 40 цагаа? Тэгээд яагаад эмнэлэг рүү ирэхгүй ингэж боддөг юм? Али бэлээ. Түргэл. Төгсөө бэлдээрэй. Нөхөр нэгтрээ гэртээ төрүүлэхийг хүссэн байна. Гэртээ? Харин тийм ээ. Нилээ хуучаасаа үзэлтэй л юм шиг байна. Хүүхэд бүтэх. Цаашлаад их ураг хоёрын амь насанд ч аюултай юм чинь. Чи баяраа. Яах гээд байгаа юм бэ чи? За миний хүүхэн. Тайван байгаарай. Зүгээр тайван. Би сулал. За, сулаад өг. Өшөө. Хаалгаанд бэлт. Юу хаалгаа юм чи? Ямар хаалгаа? Бид хийх ажлаа өөрсдөө мэднэ. Чин цаг шүү. Дураарай.
Харагдахгүй байна уу? Ургийн зүрхний цохилт нь сонсогдохгүй байна. Сонсогдохгүй байна гэдэг чи үгүй л гэсэн үг л дээ. Дулмаа юм чи. Үгүй. Ерөнхий юм чи юус уцаа авахгүй. Яац юм бол. Нэг яриа байна. Ураг аймгүй байна. Тэгэхээр эвакуац хийх хэрэгтэй юм шиг байна. Энэ тэнийг охинд умааг нь үлдээ л та. Анхных нь хүүхд гинэ. Сүүлчийнх нь биш байг л дээ. Тэхүү юм чи. Цаг дэлгэрээ. Чи өөрийнхөө л ажлыг хий. Зооц бүр иргэний өмнөхний нэрээр дуудчих юм байна л та. За, яасан? Умаагийн л авах хэрэг гарах шиг байна. Ус нь гараад удчихж. Тэгээд гэртээ төрнө гэж зүтгээд бүтэн 40 цаг өвдөж байгаад ирж байгаа юм да. Чита бараг 2 өдөр үсттэй. Төгсөө юу болж байна? Болчлоо юм чи. Оруулаад бэлтжээ. За. Баяраа өвчтний түүх билнэ үү? Угаасаа болох ёстой юм. Болдгороо л болдог. Хорвогийн жамыг яалтаач хэлээ. Би өстө нэг юм ойлгохгүй юм. Их хүн болно гэдэг чинь ингэж зурган юм байдаг юм уу? Гэртээ төрөн шүү. Ингэж ангаах ухаан, шинжлэх ухаанд итгэдэггүй хүмүүст би үнэхээр дурггүй өстө. Тулмаа. Всё будет хорошо. Нэрэл тийм дээ. Алиу хэлээд ихтэй. Шууд хагалгаанд оруулж умааг нь авах ямар хэрэг байна? Тэгээд өөрөөр яаж ургийг гаргаж авах вэ? Юу яаж өөрөөр ургийг гаргаж авах юм гэж мэдээч штэ. Урд нь бид нар умааг нь үлдээдэг байсан. Алиу өөр юм бодоод. Сайн бацгаана. Сайн байна уу? Хаглааны өрөө хана нь? Тийшээ. Юм бэ? Харин юм бэ? Битгэхгүй. Хүлээгээрэй. Юу хүн бэ? Яагаад гадны хүн энд байж байгаа юм? Ганбатын үжин. Өнөөдрөөс эхлээд тасгийн эрхлэгч. Тасгийн эрхлэгчээ. Тийм ээ. Эрсдэлтэй төрөх тасгийн эрхлэгч. Ургийг эвдэж авна. Ихийн эндэгдлийг тооцож ботсон байгаа үсттэй. Тасгийн эрхлэгч гой.
Эхийг Лэд Томын байрлалд бэлдэх. За. Гэр энэ хоёугаа говьр утсаа хаагаад хаашаа явчихдаг байна. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Салгалсан юм а чи зүгээр. Наа замаа харж яваач штэ. Чи тэгээд наа замаас холдоод өглөө. Ой. Сайхан амарсан уу мамч? Өглөөгч ингэж эхлүүлэх мүү да. За биднийг ямар өдөр хүлээж байгаа юм бол да. Тал. Намайг цог дэлгэрэгдэн шүү. Манай ажлыг цаагүй гэж дууддаг. Энэ барьчих. Цог идэгэ. Тэгээ. Цаалагч. Цаалагч. Яа чи би чадахгүй нэ. Тач. За, сэрээ. Одоо сүүлийн үед ийм нэгчлэр эндгээр ихэрдэг болжээ. Зүгээр үү? Гайгүй. Таны хэн гэдэг үлээ? Баяраа. Баяр сайхан. Чи усуу. Баярлалаа энэ. Баяраа. Танд гэж хэлэхэд мэдрэмтгий занга болиул дээр гэж зөвлөө. Хагалгааны өрөөнд эн чинь дэндүү арамантик байна. За. За ойлголоо. Эмчээ. Таныг ерөнхий эмч дуудаж байна. Баярлалаа. Суграхаа. Ер нь хэнийхэн зүв бэ? Энэ үжи эмчийн хуу эсвэл дулмаа эмчийн хуу? Энийг чи ажил дээр муужирч унахаа болсон цагт л ойлгоно. Гайхаа би тоглоагүй байна. Дулмаа эмчийн хувьд хийх ёстой юм аа хийх гэжсэн. Буруу юм байгаагүй. Харин залуу эмч зөрөгтэй байна. Арай жаахан илүү юм хийсэн. Гэхдээ дараа нь өвчтний биеийн байдал хаашаа ямраар ирэхийг хэлж мэдэхгүй. Тэгвэл та баг энэ үжи эмчийн талд байгаа юм шүү. Би өөрийнхөө талд л байна. Харин дулмаа эмчүүдийн их барьж авсан хүүхдүүд энэ хотын бараг тэн хагасаас илүү баг шүү. Миний дэргэд нэг нь толгоогоо хагалчих гал байж юм. Чи уцаа авахгүй яагаад байгаа юм бэ? За хоёга. Төрсөн өдрийн бэлэг барьсанд их баярлалаа. Их сонирхолтой байлаа шүү. Чи ямар өөдгүй юм бэ? А? Чи намайг тэтгэр суусны дараа энийг шийдчих болоогүй юм уу? Эсвэл чи 7 хоногийн өмнө надад мэдэгдэж болно доо. Чи өчигдөр миний төрсөн өдөр дээр хундаг өргөж байхдаа хэлэхгүй яасан чи? Би чамайг өстой ойлгохгүй. Чи миний ар хударгаар юу хийгээд байгаа юм бэ? Би чиний төлөө, энэ имлэгийн төлөө миний хийсэн маань багтаад байгаа мó? Тийм үү? За, толмаа. Миний тайвширдгүү. Гүрд. Чи тэгтээ энэ хийсэн юмныхаа төлөө төр зүсгээс авах ёстой шагналаа авсан.
Энэ нэмэлт чи нэмэгдэл цалин авдаг. Та энэгээрээ юу хэлэх гээд байна? А? Би юу ч хийхгүй байж байгаа тэр нэмэгдлийг аваад байгаа юм уу? Тулмаа. Одоо сая хамгийн сүүлд хийсэн эрсдэлтэй хаалган дээр үжи юмж та хоёр хоёлоо байлаа шүү дээ. Тэгээд чи тэр охины умааг авнаа гэж шийдвэр гаргах гэжсэн байна лээ. Гэтэл үжи юмж яасан. Тэр охиныг өрөвсөлтөө ч гэсэн эмчилж болох учраас умаатай нь үлдээе гэж шийдвэр гаргасан байна шүү дээ. Энэ нэг юм бэл дагаж. Би ч гэсэн эмч хүн. Эрсдэл гаргахгүй тулд би тэр шийдвэрийг гаргасан юм. Одоо та нар харж байгаарай. Халуун нэмэгдсээр агаад тэр умааг нь тэртээ тэргүй авах байх. Чүмч ямар муу ёртом авгаа байж. За. Чи бити хуц. Хөөе. Хөгшин ухын минь. Ой, эми чи хяндгийн мэд. Яв. Хүй хэршил гэдэг. За, баярлалаа Тулмаа эмч. Хөгшин ухын минь. Чи ч гэсэн байраа тавьж өгөх цаг чинь болсон. За, баярлалаа Тулмаа эмч. За, үжи ороо. хамтдаа л хөтөлцөд явна да эндээс. Ороо. Тийшээ суу. За, юуны дөрөнд баяр хүргэе. За нэг юм чадварлаг мундаг эмчтэй болох гэж байгаа. Удахгүй шинэ албан тушаанд томилогдох гэж байгаа гэдгийг чинь. Уул нь хамт олонныхаа дунд албан ёсоор танилцуулъя гэсэн чинь та өөрийгөө танилцуулчихлаа шүү дээ. Нэг жаахан тиймэрхүү юм болчлоо. Уг нь яг би сурсан зангаараа эрт ирсэн юм л да. Тэгсэн чинь Ойлгож байна. Ер нь гэхдээ ийм эрсдэлтэй шийдвэр гаргах гэж байгаа үед эмчнэрийн зөвлөгөөний хорлоор шийдвэрлэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. эмчнэр цуглаад зөвлөлт өгсөөр байтал өвчтөн халдвар авах эрсдэл нь мэдэхгүй юу? Энэ миний хайртай эмнэлэг. Миний хайртай хамт олон. Тэгэхээр зэрэг та ямар чадвартай ямар эмч байх нь энд нэг хүртээлтэй биш. Таны аашарын шингийн тухайд ярьж шүү. Яасан. Миний аашарын шин тийм муу байна гэж юу? Яг уу та эрсдэлтэй шийдвэр гаргах гэж байгаа үедээ удирдлагуудаа зөвлөддөг байж болно л доо. Гэхдээ доор ажиллаж байгаа хүмүүстэйгээ эвтэй нартай харилцаатай байх хэрэгтэй. Эцсийн эрсдэл гарсан үед тэд чинь л таныг хамгаална шүү дээ. Тийм үү? За амжилт хүсье. За, ойлголоо. Үгүй юм чи. Нэг юм анхааруулж хэлэхэд энэ хэн нэгний ирж нуугддаг газар биш. За нөгөөдөгөр би бас тэр нуугчтойгоо шуухайг хамгаалдаг биш ээ гэдэг ойлгоно ч дээ. Энийг би маш сайн ойлгож байна. За тэгвэл амжилт хүсье. Сайн ажиллаарай. Баярлалаа. За тэгэхээр миний охин хоёулаа өчүүхэн жоохон хөдлөх бүрийг өвдөлтгөж бодоод байж болохгүй шүү. За юу. За бүх юм зүгээр. Сайхан тайван байх хэрэгтэй. За. Хэрвээ ихснэ хохорч ивэл яг уу? Эмчээ их савхархоо тэр чи юу гэсэн үг вэ? Та манай дадлагч эмчийн тэнийг таамгийг сонсох хэрэггүй. Таны бүх юм зүгээр. Сая хоёулаа харсан шүү дээ. Хамгийн гол нь хүүхдээ хоёулаа маш тайван тээж төрүүлэх хэрэгтэй. Ямар ч нэрвдэх нь хүүхдэд хортойж сонссон биз дээ. Тийм. Тэгэхээр маш сайхан тайван байх хэрэгтэй. За юу. Би эргэж орж ирэх шалгана шүү. За. Гарцгаа. Битгий нэрвд тайван бай. Ялсан. Та яагаад их сохорсон гэж бодсон юм? Зүгээр л тэгж бодсон. Зүгээр л бодсон эргүү. Хэрвээ та дараагийн удаа зүгээр бодсон эсвэл нүдэнд чи хийм харагдсан бол коридорт гарлаа тэсэж үз. Мэдв үү? Энд эмэгтэйг өрөвдөөч та нар. Өвчтний түүхийг уншсан юм уу? 8 удаа залуусан. Бүр 8 штэ. Нэг ч удаа 37 хоног хүртэл тээж үзээгүй. Алстаа таны наад мэрэгжлийн ур чадвар чинь дээшлэл байх л та. Гэхдээ над толгоогоо ажиллавал ярихаасаа өмнө бодож сур мэдв үү? За. Одоо та тэр эхот харуул гэсэн зураг нь хаана вэ? Байхгүй юу?
Поличуд байж байгааг юм. Тэр юм зүгээр ярьж чаддаг болов. Хар яар л гэдэг юм. Би харин өөр зүйлд санаа зовж байна. Юунд? Би өчийн хэмжээд бүх өвчтнүүдийн төвхийг хийцээ өгсөн чи таадаа. Өчигдөр Сая үзлэг эхлэхээс 30 минут юм. Энэ хугацаанд яаж бүгдийг нь мэдэж амждаг байна. За баяраа минь. Ингээд эрхчлөөтэй амьдрал дууслаа да. Орж болох юм чи? Болно бол. Орлохгүй яах вэ? Одоо бол энэ өрөө таны өрөө шүү дээ. Долмаан чи. Өнөөдөр өглөө би их хурц ажилласан байна. Хурцсан гэхэд багтахаар ашигласан. Харин тийм ээ. Тийм болохоор Байна. Нарашка. За. Би одоо чамайг чинь мөн найзаагаа мартсан юм болов уу гэж бодлоо шүү дээ. За зүгээр тоглосон юм. Хэрэггүй. Надад бэлгнээс их юм алга. Ааха. Тэгэл та. Юу найз нь их завтаач болж ах шиг байна. Болж байна. Тэгээ би хүлээжээ. Уулзъя л та тий. Манай эмнэлгийн үсгэлэн гоогийн үлгэр жишээгээр юу вэ? Өдрийн мэнд. Дэндүү магтаал эрүүл мэндэд хортой шүү. Кофе уух юм уу? Кофенээс илүү мэдээгээр дайлах уу? Кофенээс халуун мэдээ байна гэж байх уу? Байна. За кофе. Баярлаа. За энийг үрсэний өтэ. Сони ихтэй. Өнөө өглөө дулмаа эмч эрхлэгч байгаа ажлаас чөлөөлөгдсөн. Оо за. Оронд нь нэг шинэ эрхлэгч ирээдтэй ирч хүчтэйгээ ажилд орсон шүү дээ. Хаалгааны өрөөгсдө бодоо олгоод өвчтөн бүр хотхон ирэн дээрээс нь л авч гарсан шүү дээ. Өөх, тийм ширээ эрхлэгчтэй болсон юм. Үгүй. Их царайлаг. Чамд таалагдана. Нэрийн хин гэдлээ үчин гэсэн. Шоугийн ингэж юм. Овгийн уу? Гамбат гэсэн. Яасан? Чи тэнд юм уу? Хөөг танихгүй. За найс нь өрөөндөө очлоо. Хүүши. Копи уу хичээд. За яарад байна чи сууч авдаач. Хүүш. Билгүнэ.
Ерөнхий биологи уншиж байгаа юм уу? Үгүй. Миран судал. За зүгээр би чамаа хэн ч хэлэхгүй заяа. Угаасаа амжилтанд хүрэхэд ойр дотны хүмүүс нь дургүй байдэн штэ. Миний амжилтанд хүрэх чухал байна уу? Юу ч байгаа юм бэ? Чи заавал амжилтанд хүрэн заяа. Яг уу магадгүй чамд миний тусах гарвал над хэлээрэй за. Би чамд тусахад хэзээд байлаа. Юу ингэд үжимч чамд ямархуу санагдаж байна. Манайхан бүгдээрээ л үжээ эмчийг шидэмгийн зоригтой гэж ирж шин. Яасан? Вила байсан л үжээ эмч орон тэгж чадахгүй байсан баха. Тийм л дээ. Яг уу хараас мундаг л та. Гэтэ нэг тийм пэдгэр их цаатай юм шиг. Үжээ эмч үү? Чамд яг санагдахгүй юм уу? Оо. Ажлаа амар мундаг хийдэг. Ой, хангуудаа за юу яцхан? Тайван дөө. Аагүй. Ариуна чинь баярад тэтгээд байгаа юм уу? Тэр чинь бүгд худлаа шүү дээ. Юу худлаа гэж вэ чи? За. Эхлээд танилцгаар энэ дэлхий тэр чигтэн бэлгэл чинь чам заяа. Удаачгүй болонгуудаа бамбрууш бэлгэлээ салааски. Тийм үстэй. Сайхнагчээ. Яасан? Би тэр ирчүүдээс өөр шүү. Та намайг эрен гэж бодоогүй юу? Үнэндээ бол үгүй. Харин баярчлаа. Баяр өргөж олно. Энэ миний 16 дахь оролдлого. Баяр хүргэе. Та тэгтээ өнөөдөр чанга гонигтай байна уу? Баярлах шалтгаан алгаа. Гэхдээ хүүхд төссөн хэвээр өстэй. Би амьдралдаа өөр юу ч ингэж хүсэж байгаагүй. Гэхдээ би хүсч чаддаг хүн шүү. Тэгэлгүй яах. Яг ер нь бол 15 удаагийн оролдлого гэдэг юу ч биш л дээ. Тийм ээ. 15 жилийн амьдрал. Гэхдээ надад одоо боломж байгаа гэдэгт та өнөхөр итгэлтэй байна. Танд боломжгүй гэж хэлэх шинжлэх ухааны үндслэл нотлогоо одоогоор байхгүй. Тэгвэл таны практикт олон удаагийн амжилтгүй орлогын араас бүтчихсэн тохиол ер нь байгаа юу? Байлгүй яах. 8 11 дэх оролдлогоороо бүтчихсэн тохиолдлууд байгаа. Гэхдээ 16-гийн тоо надад таалагдчихна. Хэрвээ энэ удаа бүтчихвэл маш ховорхон тохиолдол болох болно. За яах вэ? Би танд итгэж байна. Тэгээ захилах уу? Та яагаад миний хүүхдийг аварч чадсангүй вэ? Яагаад? Харин та яагаад эхнэрээ гэртээ 2 хоног хорьсон юм? Юу? Эмэгтэй хүн заавал энэ эмнэлэг дээр төрөхтэй гэж та хүрдэг гэж боддөг юм уу? Үгүй. Хүүхдийг төрснийхэн дараа ихээс нь холдуулж болдгүй. Хүүнд хүртэл хайж мөрөж болдгүй. Ихсийг нь хүртэл хадгалах ёстой байд нь штэ. Та хоёрыг хүүхдтэй болохыг ямар их хүсдэгс мэдэж гэнэ үү? Тэр минь жирэмсэн болохгүй 2 жил болсон. Бид хоёрын эдгийг явж гайхамшиг бүтээгээд ирсэн штэ. Гэтэл та яаж байгаа? Та яаж байгаа юм бэ? Чамайг хэн гэлээ? Батгүй. Батгүй. Чи сайн сонс. Хайртай эмэгтэй хүн чи амьд үлдсэн. Тий. Маш сайн. Энэ ч л хамгийн гол нь багхгүй. Та хоёр дахиад хүүхэдтэй болж чадна. Хүсэн үлээсээ хүүхэдтэй ч төрнө. Харин тэр үед заавал эмнэлэг төрж төрөх ёстой шүү. Бид нар танд туслана. Харин одоо та энд биш. Тэнд
Их нэртэй эрэхтэй. Ойлгож байна. Яцгаая. Явъя. Их нэртэй очоод хайртай гэдгийг л сэтгэл санааг нь сайн өргөж өгөх хэрэгтэй. Ойлгосноо. Махуу шүлүү. Хөгжин үү? За сайн уу? Сайн. Чи яг хэвээрээ шүү. За худлаа магтгаа байлоо. Байлгүй. Одоо буулгаа чи. Хөөши. Чи илүү өндөр царайлаг болцсон юм уу? Гадаад явлаа гэсэн хизээ ирсэн. Ирээд удааг байгаа. Тийм үү. Хөөши чамаг энэ эмнэлэгтээ ажиллаж байгааг би одоо хүртэл яагаад мэдтгүй лээ. Харин тий. Хоёлаа орж сонин сайхан яриа л да. Эндхийн буфет нь ханана. Тэг бүр нэг хоног юм ицсэнгүү өсөж өглөө. Эндхийн буфет амар үнэтэй штэ. Хөөши чи бүр харав чимээрээ байх шүү дээ. Харин чи дандаа өсөж явдаг хэвээрээ байх шүү дээ. За орох уу тэгвэл? Тэгэл та. Чи хаад Германаас буцаад ирчүү. Уйдсан л гэж битээлээрээ. Ах сүдрүгөө жоохон уйдсан. Бид нэр хэдэн жил уулзсангүй? 6-7 жил үү? Тийм бах шүү. За гол юм а эртгээ ярья. Их нэртэй олсон уу? Болоогүй. Дурлсан уу? Тэр бол байна шүү. Ойлгомжтой. Ээж өчн сайн мэдтэй. Сайн бүгдээрээ дайжгүй. Аав чинь тухай сонссон. Үнэхээр харамсалтай. Зүгээрээ. За миний тухай ярих яах вэ? Чиний тухай ярил л та. Нөхөрт гарсан уу? Одоохондоо тийм санал аваагүй. Тэгвэл дурлсан уу? Одоох. Тано. Эмчээ машины асуулт орсон жирэмсэн эмэгтэй ирж ийн гинэ. Та яаралтай хүлээх дээр хүрээд ирэж. За. За, одоох. Яс юу? Нэг жирэмсэн эмэгтэйг төргөнөр авчирч ийн гинэ. Явахаас. Хоол иччихгүй. Харин тийм. Тутаач сайхан юм ярьж чадсан. Дараа сайхан тутаас үе заяа. Миний хоолыг идчихэрээ за. За бай. За. Заалын шорш. Яасан бэ? Харин 5 настай охиндоо өшигдүүлсэн гэсэн. Малиш суута. Ослын газраас төргний машин ирсэн үү? Эрэг байл юм чи. Үдслэгийн өрөөрөө аваач. Эхлээд яг хот хараадах. Заалал. Зааш. За бүх юм зүгээр л энэ. Одоо ч гэсэн та бүдүүд нь Баг зэрэг. Тэгтээ эмчээ. Хүүхэд маань хөдлөхгүй байгаа юм шиг санагдаад. та цус алдсан уу? Үгүй. Арай туршлагатай юм ч байхгүй юу? Та ингэтлээ санаа зовх хэрэггүй. Бүх зүйл сайхан болно. Жирэмч таа. 47 хоногтой жирэмсэн. Зам хэврийн ослолт орсон. Доошо маш их цусаар баруун хөлөндөө гэмтэл авсан байна. Яаж энд өвдөж гинэ? Өвдөж. Чи миний хүүхдийг
Үжээ. Синкопи болчлоо. Эхлээд кейс ураагалгаа хий. Дараа нь гэмтлийн өвч дуудаж ташааг нь үзүүлээрэй. Цоги шинжилгээг нь аваад хагалгааны өрөө бэлт. Хайлгалаа. Мөнчөө. Хөндөө өшгөрсөн нэг. Би чамайг эхот харуул гэж хэлээ үсттэй. Би харуулсан. Яас ямар өвчтэй? 5 настай охиндоо гизлэг өөрчлөгдсөн мэлээ. Тэгэд эхоогоор гарахаар нэг л биш. Юу ч мэдгэдэггүй. Яагаад нэг л биш гэж чам дахиад л тэгж санагдсан уу? Тэр эмэгтэй зүгээр байхад янгуучлах юм биш ээ. Хойлоо очиж үзье. Бэлэмжээ. Заалын үзье. Энд өвдөж байна уу? Зүгээр байна. Энд өвдөж байна. Чи гол тасрлаа. Энэ кейс ураагалганы сарив уу? Тийм ээ. Өмнө нь өөр ямар хаалганд орж исэн? Ням агуулж ирсэн. Бач хараад. Баяра. Яралт хаалга бэлт. Түргэл. Юу хаалгаа вэ? Таймер хэвтэж. Чи юу болоод байгаа юм? Чи яасан? Хурдлаарай. Яваарай. Бац. Та нар ч одоо хүртэл яагаад эхлэхгүй байгаа юм бэ? Мэдээгүйжүүлэгч юмч байх. Ослын аварт орсон хүнтэй хамт хагалгааны өрөөнд байгаа. Мэдээгүйжүүлэгч юмчдэр 20 минутын дараа сулгана гинэ. Гэхдээ чи бидэрт яаралтай хаалгааны өрөө хэрэгтэй байна шүү дээ. Байдал хүнд байна. Ялх хүүхдтэй өшөлүүлсэн гээ үсттэй. Үжингой. Бид нар нэг зэрэг хоёр хүнд кэсвэр хийх боломжгүй үсттэй. Хараач энэ хүн чинь цус алдаад хэцүү байна. За эмчнэраа тайван байж байгаарай. Би хагалгааны өрөө бэлтгэж эхлэе. Бүх юм яаралтай. Тэгээ маш муу байсан бол чи энд ингээд намайг эргүүлдэг биш. Хаалганы өрөөнд зогсож явах байсан юм шүү. Заримдаа хүнд маш хариуцлагатай хүндхийн шийдвэр гаргах үе байдаг. Чи одоо оюутан биш. Би даач шийдвэр гаргаж сур. Танах хүлээж чадна. Гэмтэл ихтэй ч гэсэн ураг аюул бахтай. Харин бид нарыг хоёуланг нь алдах гээд байна. Аль баяраа түрээрээ. За. Эмчи. Би танаас гоё. Хүүхдээ минь заавал авраарай. Санаа зовлтгүй айх хэрэггүй. Бид нар чадах бүх арга хэмжээг аав. Тайван байгаарай за. За сандрах хэрэггүй шүү. Бүжил төрөгч өглөө. Үнэтгэн амьсгаа аваарай. Дэхад ер нь нэг тодорхой юм харагдаагүй л гэдэг юм да. Яаж юм юу болж юм? Мэдхгүй. За тариагаа хий. Пентанол 200, витамин 100, суглаа 100. За тариагаа Цагаан мөрөсөн олонд буурсаа тавь. Эхэлж болох уу? Одоо эхэлж болно. Ширк. Скальпель.
Мэдгүй. Их үр хоёрыг аврах хэрэгтэй байна л гэдээсэн. Энэ байдлаар бол харин ч хоёулангийн алдчих шинжтэй. Яг үнэ. Энэ нэмлэг төрснөөс хойш ийм анх удаа л гарч. Энэ чинь ийм нөхцөл байдал чи энэс өөр арга байхгүй шүү дээ. Харин шийдвэрийг хурдан гаргаж байгаа юм шүү. Ингэж дүгнэх хэрэгтэй. Сайн байна. Сайхан хүү төрлөө. Авкарын бол 6-7. Ойлоо бэлдэж байгаарай. Ямата. Ац тарч. Долмаа энэ чи аз биш. Үнэхээр чадварлаг юм чи биш үү? Харжлаа. Танигдах үз. Ашгүй дээ. Манай эмнэлэгт чадварлаг юмч нэгээр нэмэгдэх юм. Би энэ хүүхдийг хүсэхгүй байна. Ер нь тэгээд их хүн эмэгтэй хүн биш боллоо гэдгийг чи тэрэнд хэлэхгүй юунд яардгийг. Ахлах зөвлөгчийн дор 3 өдөр ажиллана мэдүү? Та чи юу яриад байгаа юм бэ? Эндээс гар. Ямар нэгэн байдлаар оршин тогтнох ёстой. Энэ тийм сүртэй зүйл биш шүү дээ. Чи намайг гомдож болохгүй шүү дээ. Чамаг надад. Нэрээ санаа зөвшөөрч доор нэг эмэгтэй ирсэн байлээ. За. 461-ээс. Юу гэсэн үг юм бэ? Яахлаараа ингэж ирдэг байна. Тэглээгээд та энэ хүнийг энд шүүх гээд амуу төрүүлэх гээд байгаа юм уу? За хайр дагаар хамгийн гол. За умаа бацтайгаа зэрэгцээ. Доош хөндөгч байгаа юм шиг байна. Та мундаг яа. Гүн таашаа би өгч. Алдаа минь чамдан баярлалаа. Ата дүрэн ухаарлуудан аваад чаргалын